Монгол Улсын ерөнхий сайд Занданчтар 2026 оны 1-р сарын 24-ний Бян гарагт эрчим хүчний салбарын зарим байгууллагуудад ажилласан мөрөөр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд эрчим хүчний сайд цоожил сүрэнд 1 сарын хугацаатай үүрэг өгч энэ хугацаанд дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчт хувьцат компанид үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцоогоо мэдэгдлээ. Мөн эрчим хүчний нэгдсэн бодлого шуурхай зэгцлэхийг үүрэг болголоо. Дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчт хувьцат компани болон эрчим хүчний үндэсний төвийн удирдлагууд авилгын хэрэгтээ нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг үүрэг болголоо. Захилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж эрчим хүчний салбарын сахилга хариуцлагад онцгой анхаарах, цаашид гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчт хувьцат компанид үүссэн гэмтлийг түргэн шуурхай засварлах ажлыг онцгой нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэсэн албан агчдыг шагнаж урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.